өөрийнхөө бүтээсэн роботоор ингээ эргэн тойронд дүүрсэн сүултээ одоо тоглоом шүү зэ. Зөөр ингээд 0 дотор суугаад босоод ирээд миний бөксийг арч гэл тэ. Соко. Тэгээд Optimus сайжруулаа. Тэ. Юм яалган бөмбөг барьж аав нь хүн шиг алах нь Tesla компани хувьцаа хизээ $600 ханшинд үнэлгээнд хүрхүү. Одоогийн байдлаараа ойролцоогоор $320 дээр байгаа. Худалдааны хилцэл бүтснийхэн дараа $295-аас $320 руу өссөн. Автоматар хөрөнгөлт хийсэн багц авсан хүмүүс баяр хүргэе. Тийм ээ. School community дотор бид нэр LED-ний Tesla-г 220, 230, 240 дээр аваад одоо баг хөвцөө олгон дээр $100 ашиг олцсон байгаа. За. Тэгэд хизээ $600 болох юм бэ гэх юм бол ирээдүйн төсөөлөл бий болох ёстой. За. Тэрний араас нь явж байгаа юм бэ гэх юм бол Elon Musk тэрний араас өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Elon Musk ямар ирээдүй LED-ний бүтээсэн байгаа юм бэ гэвэл Starship Mars руу нисэх боломжтой пож 50 давхар байшин. Энэ өвшөө том болно гэж байна. За. Elon Musk-ийн хамгийн сүүлийн үгээр 3 хоногт нэг Starship үйлдвэрлэх тэр хэмжээндээ зүтгэж байгаа гинэ. Юуны төлөө бэ гэх юм бол Mars дээр хот барих. Солиод байгаа зү. Тэгээ бидний дунд зарим хүмүүс нь орон сууцтай болё, нэг юм уу хоёр өрөөтэй байр болё гэсэн хүмүүс тиймэрхүү ирээдүй зүтгэж байгаа, мөрөөдөж байгаа хүмүүс байгаа. Ихэвч хүмүүс нь чадж байгаа. Ихэвч хүмүүс нь зарим хүмүүс чадахгүй яагаад гэх юм бол гар утсаа лизингээр авч байгаа, машинаа лизингээр авч байгаа, өөр хүнийг гайхуулахын төлөө амьдарч байгаа. Харамсалтай. Гэхдээ хаяа дэлхийн ертөнцийн дээр байгаа 8 хэдэн тэрбум хүмүүсийн дунд нэг солиотой мөрөөддөг хүн байгаа. Марс дээр амьдрий. Өөрөөр жолооддаг машинтай болъё. Робот хүнтэй болъё л та. Яах гэж бид нэг новшин ажил хийх хэрэгтэй юм бэ? Одоо ингээд зүтгэсээр гаад 20 жилийн дотор ямар ирээдүйг бүтээж байгаа юм бэ гэх юм бол өөрийнхөө толгоон дотор хүн болгон чи солиотой штэ гэсэн юмыг бүтээсэн. Онгоцноос одоо энэ Falcon 9 хурж байгаа бичлэг. Одоо баг өдөрт нэг юм Falcon 9 тэнгэр рүү хурж байгаа шүү. Тэгээ удахгүй өдөрт бас энэ Starship явна гинэ. За Elon Musk өөрийнхөө ирээдүйг ингэ бүтээгээд байгаа. Одоо өөрийнхөө барьсан, төсөөлсөн Cybercab сууж байгаа. Тэгээ удахгүй үед бол санхүү үзүүлэлтүүд рүү орно. Санхүүгийн таамаглал борлуулалт гих мэтчил. Гэхдээ энэ компани юуны араас явж байгаа юм бэ? Энэ бүгдээрээ бүтчих юм бол дэлхийд даяар ямар борлуулалт бий болох юм? Би бол өөртөө юм robotaxi аав. Бас энэ Optimus robot аав. Мөнгө байхгүй байсан ч гэсэн би лизингтэй аав. Яг гэх юм бол нэг тэнэг автомашиныг лизингтэй авснаас тий өөрийнхөө жолооддаг юм уу миний төлөө ажилтдаг юм робот авсан дээ штэ. Тэгэх юм бол би илүү их эрх чөлөөтэй өөрийгөө амьдралаа бүтээх тий өөрийнхөө толгойн дотор байгаа вижны араас явна гэсэн үг. Тий илүү их хувц угаах ганц мөрний лайтай ажлуудаас салчаад байгаа хгүй. Тэгээд Elon Musk эцээстэй биднэрт юу өгöd байгаа юм бэ? Ямар тий давуу тал санал болгож байгаа юм бэ их мөл илүү амьдрах гэж байгаа байхгүй бити жолоо бариад цагаа өөр бити тий гэрийн ажил янз бүрийн юмар ингээ өөрийнхөө заваа бүгдийг нь манай бүтээгдэхүүн даатчихна. Тэгээ өөрийнхөө бүтээгдэхүүнээс суугаад мэдрэмж амар ах тий. Тасаад үзтээ. Өөрийнхөө пуужны дотор суугаад ингээ тэнгэр рүү өрөөд өөрийнхөө жолоодог машин дотор суугаад өөрийнхөө бүтээсэн роботоор ингээ эргэн тойронд дүүрсэн сүултээ одоо тоглоом шүү зэ. Зөөр ингээд 0 дотор суугаад босоод ирээд миний бөксийг арч гэл тэ. Соко. Тэгээд Optimus сайжруулаа. Тэ. Юм яалган бөмбөг барьж аав нь хүн шиг алах нь. Тэгээд Elon Musk өнөөдөр шүн ямар бичлэг оруулсан бэ гэх юм бол энэ Optimus-ийн дараагийн балансын тэ урлаг гэх юм уу да баг тэ. Бус роботод чадахгүй харцгаа. Тэ бүжгэлж ш тартаа нэг хөл дээр ингээ баланслж байна. Таадын дунд заяа таадыг доромжлоогүй шүү заяа. Энэ хөдөлгөөнийг хийх чадахгүй хүмүүс бас байгаа хаа. Тэ робот одоо
ийм сайн болсон байгаа. Манай Avid байгаа шүү дээ. Манай баг хөгжлийн бишэлтэй. Тэ тархины саажилтай энийг чадахгүй. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idratsi.com-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгомжтой маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Окей. За одоо санхүүгийн үзүүлэлтүүд оръё. Тийм ээ. Энэ компани автоматикийн багц дотор байгаа. За тэгээд яагаад энийг оруулсан бэ? Тэ? А тэгээ янз бүрийн хүмүүс нь $300 $200 руу унахт нь гоншихнод байсан. Яагаад энийг оруулсан бэ? Хэдүүлээ ярилцгаая. За энэ бол өнгөрсөн хэд улирлуудын борлуулалт. Ойролцоогоор 23-аас 25 тэрбумын борлуулалт ингээд дээшээ доош явж байгаа. Саяны нэг улирал ерөөхдөө буурсан яагаад гэх юм бол машины үн ханшаа бууруулсан. Яагаад гэх юм өрсөлдөө нэмэгдэж байгаа. За тэгээ дараагийн хэдэн улирал ерөөхдөө хэвэндээ үлдэх юм байна. Хизэнээсээ Tesla компани борлуулалт өсөх юм бэ гэх юм бол 2026 оноос ахуулаад өсөн бүтэн жилийн борлуулалтын орлого ойролцоогоор 110 тэрбум болно. 27 онд 157 тэрбум доллар, 28 онд 194 тэрбум долларын тий төсөөлөл шинжээчнэр. Окей. За энэс тий юу болох юм бэ гэх юм бол дийлэх орлогын таад ингээ харж байгаа юм бол хамгийн дээдлийн зураас хаанаас гарч байгаа юм бэ гэвэл автомашинаас. Окей. За тэгээ доотлол нь ерөөхдөө үйлчлэгээ эрчим хүч гих мэт чинь. За. Тэгээ та нэг харж байгаа юм бол доороос нэг юм ингээд дээшээ өсөө явж байгаа. Тэн дотор юу орж байгаа юм бэ гэх юм бол тэр роботакси, тэгээ Optimus баг-багаар ингээд гарч иж байгаа. За бохир ашигын таамаг юу юм бэ гэх юм бол ерөөхдөө эх жил хагасын хугацаанд ижилхэн хэмжээндээ байна. А гэхдээ 2026 оны сүүлийн улирлаас ахуулаад бохир ашигын 5.86 тэрбум л өснө. За тэрнээс хойш ерөөхдөө тий 28 оны жилийн эцсийн таамаг төлгөө юу юм бэ гэх юм бол ойролцоо 14.5 тэрбум долларын таамаг байгаа шинжээч нь. Одоо яг роботакси баг зэрэг Optimus бас энэ дотор орсон байгаа. За хэдүүлээ ингээд задлаа үүсэх юм бол те ингээд задлсан байгаа. Машины бохир ашиг нэг сүртэй хөдлөхгүй. Доороос юу гарч байгаа юм бэ гэх юм бол эрчим хүч. За тэгээ роботакси. Uber гэдэг компани та зүгээр үзчихээр заяа зах зээлийн үнэлгээ хийдэм бэ, ямар ханшаар явж байгаа юм бэ? Бас олон тэрбум долларын үнэлгээтэй компани Lyft гэсэн компани бас байгаа. Одоо Монголын UB Cab гэсэн. Тэднэрээс юугаараа давуу талтай юм бэ? Жолооч байхгүй. А тэгээ өөрөө машинаа үйлдвэрлэж байгаа. Тэгээ машин хамаагүй юмтхан. Сэлбэг мэлэг бүгдийг ингээд хангаж өгч байгаа. Тэгээд робо кабууд нь зарагдахгүй юм бол зүгээр гудамжинд гаргаад такси халтуурны жолоочтой компани гэсэн үг байхгүй. Окей. За тэгээ ингээ харах юм бол хаанаас бохир ашиг орж байгаа юм бэ гэх юм бол 2025 онд тий автомашин тий service за тэгээд ерөөдөө carbon credit буюу төрөөс өгж байгаа дэмжлэг машины лизингээс айгүй баг зэрэг тий тэгээ full self drive software айгүй баг 2026 онд энд нар бүгдээрээ өссөн. За 2028 онд юу болж байна гэх юм бол машины борлуулалт Tesla ride hailing одоо такси дуудлага full self drive одоо дэлхийд хамгийн сайнаар ажилладаг жолоодлын software. За regulatory credits тий тэгээд ерөөхдөө такси эзэмшиж байгаа тий өөрийнхөө Tesla машина халтуур нь гаргаж байгаа хүмүүсээс бас шимтгэл авна. Тэгээд robotics 2028 оноос ерөөхдөө баг зэрэг шалаад эхэлнэ. Гэхдээ robotics and Optimus robot хизэнээсээ орж ирэх юм бэ гэх юм бол 29 он 30 он. Окей. За та ингэ харж байгаа юм бол үйл ажиллагааны ашиг энэ өнгөрсөн улиралтаа жоохон буурсан, энэ жилдээ жоохон дарагдсан байх юм 2027 оноос ингээ өсөө явчихна. Үйл ажиллагааны ашиг. Яагаад вэ гэх юм бол тэр таксины дуудлага дээр сүртэй зардал гарахгүй. Жолоочийн цайлан байхгүй учраас. За тэгээ цэвэр ашиг нь хизээ өсөд явах юм бэ гэх юм бол яг адилхан 26 оны сүүлийн улиралд ойролцоо нэг улирлын цэвэр ашиг 3 тэрбум гараа явчихна. За тэгээ энэ такси тэгээ баг зэрэг Optimus Tesla-гийн эрчим хүчний юмгээд өссөөр хагаад ирээдүйн ертөнц дэлхийг бүтээсээр хагаад шинжээчний таамаг юу юм бэ гэх юм бол 2028 оны жилийн эцсийн улирал тий улирлын ашиг 9.1 тэрбум гарах юм байна. За тэгээ хувьцааны яах юм бэ? Хизээ $600 ханшинд хүрэх юм бэ? За энэ саалаар юу зурцсан байгаа юм бэ гэх юм бол Tesla компани хувьцааны ханш. За энэ
ногоо нь юу юм бэ гэх юм бол нэг standard deviation-ы хөдөлгөөн. Одоо статистикийн тархалт. Окей. Хаяа Tesla-гийн хувьд амар унтсан байдаг, хаяа амар пуужинтдаг. За тэгээ энэ бүсэлдсэн юунаасаа гарч байгаа юм бэ гэвэл Tesla-гийн ашигт ажиллагааны нөлөөнөөсөө болж байгаа. Ашигт ажиллагаа нэмэгдэх тусам энэ доотлын бүс нь ерөөхдөө дээшлээ явж байгаа. За тэгээ төрөүний таамаг үзүүлсэн одоо орлого үйл ажиллагааны ашиг цэвэр ашигаараа яг энэ таамага ойролцоо явж чадах юм бол заяа 2027 оны одоо харъя л та 2027 оны жилийн ихээр 2026 оны эцэст Tesla-гийн хувьцааны ёроол нь хэд дээр байх боломжтой юм бэ гэх юм бол ойролцоо $380. Окей. Нэг стандарт тархалтаараа. Оргилцыг нь хизээ байх магадaltaй юм, хаана байх магадaltaй юм бэ гэх юм бол бараг $750. Окей. Тэгээ энэ хувьцаа маань хаяа пуужинд нь хаяа үнэн нь хаяа дэшээ явна, хаашаа хаяа хажуу тийшээ явна. За тэгээ энэ улаан бүр ховор тохиолдол standard deviation 2 гэсэн үг. 1.5. Стандарт тархалтаасаа 1.5 дахин хэлбэлцэл гэсэн үг. За тэгээ ингээ харах юм бол Tesla-гийн хувьцааны ханш пуужиндад ирэх юм бол хизээ ерөөхдөө $600 хүрэх боломжтой юм бэ гэвэл яг энэ төлөвлөгөөнийхөө дагуу тэг түүхэн үнэлэмж зах зээлийн ханшны хувьсагчаараа явах юм бол хизээ $600 оргил цэг дээр анх удаа хүрэх боломжтой юм бэ гэх юм бол магадгүй заяа 2026 оны 5 сард ирэх жил гэсэн үг. Дэше нэг пуужиндад явчих юм бол. Окей. За одоо Tesla-гийн хаана явж байгаа юм бэ гэх юм бол яг энд явж байгаа. Яг энэ саарл югаараа ерөөхдөө голлож явдаг. Хаяа дээгүүр хаяа доогоор. Трамп ерөнхийлөгч болсныхаа дараа ингээд дээгүүрээ пуужиндаа явсан. Одоо жишээлбэл энэ 6 сарын ихээр роботаксига танилцуулаад за 2025 оны жилийн сүүлээр Optimus-а танилцуулах юм бол магадгүй энэ улаан зураастай золгох магадaltaй. За. Тэгээ өдрөө чиний энэ Tesla-гийн хөрөнгө оолтын стратеги юу юм бэ? За би хувьдаа манай school community дээр бид нар яадаг юм бэ гэх юм бол энэ доогуур явж байгаа юм бол бид нар худалдаж авдаг. За энэ саарлаасаа гар явчих юм бол бид нар жоохон ашиг аваад зарна. Ногооны дагаа явчих юм бол худалдаа авсан Tesla-гийнхаа бараг 30-40% зарна. Улаан руу хөрчих юм бол бараг талын зарна гэсэн үг. Яагаад зарж байгаа юм бэ гэх юм бол бид нар ашиг авч байгаа. За тэгээ хизээ буцаагаад авах юм бэ гэх юм бол энэ саарл зураасныхаа доогуур явахын тулд. За бид нар бас юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ графика бид нар өөрөө гаргаад шинжилгээ явж байгаа. Зах зээл Tesla-г дэндүү үнэлж гин үү? Дэндүү үнэтэй үнэлж гин үү? Арай хямдхан харж гин үү? За тэгээ бид нар ерөөхдөө юу хийсэн бэ гэх юм бол энэ ёроолын үеэр л сайхан хувьцаануудыг түүгээл авсан гэсэн үг. Ерөөхдөө энийг хараад худалдаа авалтынхаа шийдвэр гаргаж болно. За тэгээ Optimus хизээ шалаад эхлэх юм бэ? Тэ? Улирлаараа нэг сүртэй их юм биш ээ. За энэ 2026 оны 3 дахь улиралдаа тэ 5000 Optimus зарна гэж байна. За тэгээд ерөөхдөө шинжээч нь юу хэлж байна гэх юм бол 2028 оны жилийцтэй ойролцоо 40,000 Optimus робот зарах магадaltaй. За хэдээр зарах юм бэ гэх юм бол 25,000-аас 30,000 долларын хүртэлтэй зарах юм байна. За тэгээд борлуулалт нийт юм бэ эхлээд $100 сая. За 2028 оны жилийцтэй нийлээд $4 тэрбум, жилийн эцсийн улиралдаа $1.2 тэрбум борлуулалт бий болох боломжтой. За тэгээ энэ айгуу сонирхолтой график. Юу юм бэ гэвэл 1900 оноос 2005 он хүртэл шинэ технологи зах зээл дээр хэр хурдан тарж байгаа юм бэ? Окей. Хөргөгч. Ер нь таад ингэ харж байгаа юм бол 2021 онд гарсан. За тэгээд ерөөхдөө зах зээл дээр баг бүх хүмүүс хизээ аваад ирсэн бэ гэх юм бол 1960 ойролцоо 32 жилийн дотор хүн болгон хөргөгчтэй болсон. За энэ FM радио 2020 онд ойролцоо гарсан. 2025 онд. За хүн болгон хизээ FM-тэй болсон бэ гэх юм бол за 1965 он. Тийм ээ. За хамгийн хурдан өссөн юм юу юм бэ гэх юм бол зургтай телевиз. Та би харж байгаа 1960-ад онд гарсан. Тэгэл ерөөхдөө зах зээлийн тал нь хизээ өнгөтэй зургтай болсон бэ гэх юм бол ойролцоо 1972 онд зах зээлийн тал нь. За компьютер юу юм бэ гэх юм бол таад нэг харж байна 1984 онд нөө Apple 1-2 гараад за тэгээ ихэвчлэн хүмүүс хизээ компьютерт олсон бэ гэх юм бол ойролцоо нэг 15 жилийн дараа. Интернет бас энд нэг сонирхолтой зураас байна. 1990-ад онд ашиглалтанд орсон гэх юм уу зах зээл дээр гарсан. 2005 онд
тий Америкийн зах зээл өрхийн 60% нь интернетээ одоо тэрнээс илүү гараа явцсан. За хүмүүс энийг юунд ашиглаж байгаа юм бэ гэх юм бол дунджаар гой бүтээгдэхүүн гараад ирэх юм бол амьдралыг өөрчлөлтөг юм гараад ирэх юм бол зах зээл дээр ерөөхдөө тарах нь хэр уддаг юм бэ? Ингээд тавьсан байгаа. Тэгээ ингээд дунджаар ингээд гаргачаад тэгээд энэ cyber taxi тий Optimus роботоор яг адилхан ерөөхдөө дунджаар ингээд гаргаал тий тэр Optimus дээр бас таамаг гаргаж болох юм. За тэгээд энийг дэлгэрэнгүй хармаар байгаа юм бол манай School community дотор бас орцсон байгаа. Тэгээд энэ ерөөхдөө нөө робот таксигийн борлуулалт ерөөхдөө энэ хувьцааны хаан шиг хамгийн томоор нөлөөлөх нь ингээ борлуулалт харах юм бол ингээл хэдэн дуудлага явах юм бэ? Борлуулалтаараа хэдэн хувь нэмэр болж байгаа юм бэ? Тэгээ хэдэн машин зарагдах юм бэ гэх юм бол 2028 онд ойролцоо 2.5 сая машин зарагдахаар байгаа. Тийм учраас энэ компаниг ерөөхдөө манай хөрөнгө оруулалтын багцлал оролцсон байгаа. Яагаад вэ гэх юм бол солиотой хувьцаа эзэмшигчтэй, үүсгэн байгуулагчтай энэ хүн Starlink хийсэн, буцаагаад газар руу буудаг пуужин зохиож чадсан. Өөр юу хийсэн бэ? Starship хийж байгаа Mars дээр нэг хот барих гадах шиг байна. Тэгээд өөрийнхөө жолооддаг машиндээ барыг хүртсэн байгаа. Цахилгаан машины зах зээлийг тэр чигтээ эхлүүлсэн. Тэгээ ийм хүн ирээдүй харж чаддаг юм байна. Тэрнээс гадна бас ирээдүй хамгийн чухал нь ирээдүй бүтээдэг хүн юм байна. Тэгээ энэ хүний хувьцаа зах зээл дээр байгаа юм бол авах ёстой гэж бодож байна.